Бидний амьдрал хөдөө аж ахуйтай салшгүй холбоотой. Бид усны их үүсвэр, мал амьтад, балчир үрс маань боловсрал олж авдаг сургуулиас эхлээд эмнэлэг, зах, хүүхдүүдийн тоглохоор очдог байсан хүрээлэн, сүм гээд бүгдийг алдсан. Энэ хിവэрэ байх уу? Эсвэл өөрчлөлтийг авчрах уу? Бүгд найрамдах ардчилсан Конго улс дахь албадан нүүлгэлт. Бүгд найрамдах ардчилсан Конго улсын өмнөд хэсэгт орших Луалаба мужийн төв Колвес нь уул уурхайн олборлолт төвлөрсөн хот юм. Энд 100 гаруй жилийн турш уул уурхай цэцэглэж ирсэн. Ойрын жилүүдэд аж үйлдвэрийн зорилгоор кобальт, зэсийг их хэмжээгээр олборлож эхэлжээ. Томоохон уурхайн олборлолт хийхийн тулд оршин суугчдыг орон гэрээс нь албадан нүүлгэж байна. Зарим тохиолдолд бүхэл бүтэн тосгонч газрын зургаас арчигдаж байна. Энэхүү их хэмжээний олборлолт нь уур амьсгалын өөрчлөлтийн хурцтмал байдлыг бууруулах зорилгоор дэлхийн нийт чулуутсан нүүрснээс салах шилжилт хийж байгаа нь энэхүү олборлолтыг ихэсгэж байгаа. Ялангуяа зэстэй дагалдаж олборлогддог кобальт нь энгийн электроник төхөөрөмжөөс эхлүүлээд цахилгаан машинд шаардлагатай цэнгэлдэг литий-ионы батарейн их үүсвэр болдог. Мөн нар салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний үүсвэрийг хадгалахад чухал үүрэгтэй. Энэ нэн ховор эрдсийг маш цөөхөн газраас олборлдог. Колвезе хотын хөл хөдөлгөөнтэй гудамжны дор тарилангийн газрын дор том олборлолтын нөөц байдаг. Колвезе хот нь өмнөд бүгд найрамдах ардчилсан Конгоос хойд Замби хүртэл үргэлжилдэг Төв Африкийн ашигт малтмлын бүсүүдийн томоохон хотуудын нэг. Уул уурхайн олборлолт нь хот төлөвлөлт, иргэдийн амьдрал ахуй, соёл, дэд бүтэц, ариун цэврийн байгууламж, ажил эрхлэлтийн нөхцөл байдалд эерэг өөрчлөлт авчирсан. Үүнтэй зэрэгцээд олон сөрөг үр дагаврыг ч мөн авчирчээ. Дэлхийн цахилгаан машины зах зээл бүгд найрамдах ардчилсан Конго улсаас хараат болж байна. Томоохон эдийн засгийн ашиг сонирхол бүхий гадны байгууллагууд Конго улсын засгийн газраас зөвшөөрөл авч нийлүүлэлтийн гинжин хэлхээний эхний шатанд хүний эрх зөрчигдөж буй явдлыг үл тоосоор байна. 2016 онд Amnesty International Афривачтай хамтран олон мянган хүүхдүүд бичил уурхайд гар аргаар олборлолт хийж байсан явдлыг баримтжуулсан. Тэдний хамгийн бага нь 8 настай байжээ. Дэлхийд дахинд технологи автомашин үйлдвэрлэлийн компанид кобальт нийлүүлэхийн тулд хүүхдүүд хөдөлмөрийн аюултай нөхцөлд ажилласнаар зарим нь амь насаа алдаж байна. Олон улсын анхаарал бичил уурхайд хүний эрхийн асуудал ил гарч сэргээгдэх эрчим хүчний шилжилтийн шаардлага боломжийн талаар маргаанууд яг одоо өрнөж байна. Маш удаан орхигдож ирсэн оршин суугчдын аж ахуй, орон гэрийн аюулгүй байдал улам бүрэл хурцсаар байна. Бид 1994 оноос хойш Эдмунд Мусансын эзэмшилд байсан байшингийн нуран дундуур явж түүнтэй ярилцлаа. Комус гэх ил уурхайн компани гудамжны үзүүрт буй тэрний гэрийг дахин төлөвлөлтийн дараа нураасан байдаг. Мусанс тохирох нөхөн төлбөрөө авахыг оролдсон боловч үр дүнгүй байжээ. Бид тэрнтэй дахиж уулзахад Колвизийн захад байрлах байшингийн үлдэгдлээ тоосох тоосгоор нь нүүлгэн зөөж байв. Бидний ярилцсан олборлолтын нөлөөнд өртсөн оршин суугчдын түүх бараг л бүгд ижил байлаа. Энэхүү олборлолт хийж буй 4 уул уурхайн 3 нь Конгийн хууль, олон улсын хүний эрхийн гэрээнд тусгасан шаардлагуудыг зөрчиж, албадан нүүлгсэн байна. Зарим тохиолдолд компани оршин суугчид хоорондоо тохирч өөр орон сууцнд шилжсэн ч орлогын хэмжээ буурах, ариун цэврийн байгууламж муудах, эсвэл улс цахилгааны хомсдол зэрэгт өртөж байв. Энэ дүмн нь олон гэр бүл амьдардаг байсан.
Харамсалтай нь энэ бол дөнгөж эхэлнэ. Зарим нь бүр энээс ч дор зүйлсийг туулжээ. Цөөнгүү тохиолдолд албан нүүлгэлт, аимшигтай харгас үйлдэлтэй хамт явагдаж байна. Колвизигийн зүүн хойд хэсэгт орших Мукумби тосгон сүрж хиймэл дагуулаас ч харагдахгүй болжээ. Уг тосгоны оронд Чимаф гэх Дубайд төвтэй хувийн компани уул уурхайн олборлолтын боловсруулах үйлдвэр оронд нь байрлах ажээ. Мукумбигийн өмнөх оршин суугч Канини Маска. Тэр хэлэхдээ гэр бүлийнхэн тосгоныхныг нь Конго улсын ерөнхийлөгчийн хамгаалах албаны тусгай цэргүүд тэднийг айлган сүрдүүлсэнийг ярьсан. Надад бол дайн дайчин болж байгаа юм шиг л санагдсан шүү. Буутай цэргүүд тосхон тариаланг маань бүгдийн шатаахад бид бүгд үнэхээр их хайж байсан л та. Мөн бидний нэрийн нууцлж буй оршин суугчийг ойролцоох уурхайд эргүүл хийж байсан 3 зэрэг тариалан руугаа явах замд нь тэрнийг хүчинджээ. Уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй Металскол нь Евроаз нөөц группийн охин компани юм. Нэг л цахилгаан машин үйлдвэрлэхэд ердөө 13 кг кобальт шаардлагатай. Гэвч өдрөөс өдөрт хэрэгцээ нэмэгдэж байгаагаас зөвхөн цахилгаан машины салбарт л гэхэд судлаачид 2040 он гэхэд кобальтын нэрэлт 6 дахин ихснэ гэж таамаглажээ. Бүгд найрамдах ардчилсан Конго улсаас урсан гарч буй энэ их баялагын ашиг нь гүйцэтгэх албан тушаалтнууд, уул уурхайн компаниуд, хувьцаа эзэмшигчдэд л очиж байна. Оршин суугчдын нөхөн төлбөрийнхөө төлөө тэмцэж буй орлого бүр үл тогтсоор байна. Нөөц хүчлийн бохирдолгүй ирээдүг бүтээхэд бидэнд Конгийн нэн ховор материал юунаас илүү хэрэгтэй байна. Гэхдээ энэ зорилгын төлөө бид бүгд нийгмийн бүлгүүдийн эрхийг үл тоож болохгүй. Бүгд найрамдах Конго улсын засгийн газар үндэстэн намсан уул уурхайн компаниуд тэдгээрийн хувьцаа эзэмшигчдэд хандан зэс болон кобальтын олборлолтын явц дахь хүний эрхийн зөрчлийг арилгахад бидэнтэй нэгдээрэй. Кобальт архигдсан цахилгаан хэрэгслийг дэлхийд дахин ашиглаж ажиглаж байна.